1986 оны 8 сарын 16-ны үүрээр Нью-Йоркийн цэцэрлэг төрөлөнд дугуйтайгаа явж исэн нэг хүн орон гэргүй бололтой нэг хүн гадаа унтж байгааг харж илдээ. Нэг их юм бодсончгүй мэдээж дугуйтай явж байгаа юм чинь дугуун урагшлах тусам нөгөө модны завсраар харагдчихсэн бүтэн биеэрээ ил гараад ирэхгүй юу. Залуухан эмэгтэй хүн юбкийг нь дээш нь сөгчихсөн, цамцын нас дээш нь сөхөөд хоолойг нь хүртэл дээшлүүлчихсэн байсан гинэ. Ингээд нүдэндээ ч итгэсэнгүү дугуугаа зогсоогоод тэнд нь орхиод ойртоод харсан чинь яалтчгүй нүцгэн биеийн ил гарчсан хүн байсан тул зочсонд айж сандраад бушуухан цагдаа дуудсан байна. Цагдаа төргнийг нэг ирэхэд нэг залуу хэргийн газрын ойролцоох эмтэрхий бетон дээр сандаалаад сууж исэн. Хүчндүүлж нас барсан эмэгтэй хэн болохыг тогтоохоор моорог руу авч явж тэр хавийн газруудыг хамгаалтанд авахд нөгөө залуу бол тэндээ байгаа л байсан. Хэвлэлийнхэн ирчихсэн байхад тэдний дунд тэр бетон дээрээ суугаад л байгаад байсан. Хэргийн газар маш олон хүмүүс цугларчсан байсан болохоор мэдээж хинч тэр залууг анхаараагүй юм байна л да. Охирогчийн хэн болохыг тогтооход Jennifer Levin гэдэг 18 настай охин байсан. Jennifer Levin ахлах сургуультай хамгийн хөөрхөн гэгддэг нэлээд царайлаг охин байжээ. Тэрхүү зогсож исэн залуу хинбэ гэвэл Роберт Чемберс гэдэг нэртэй Ирландаас цагаачилж ирсэн Джон Кеннедигийн хувийн асрагч байсан учраас ер нь нэлийн амбицтай эмэгтэй байсан байна. Тухайн үедээ боломжтой байсан учраас хувийн сайн сургуульд оруулахыг хүсээд Нью-Йоркийн элит сургуульд оруулсан байна. Гэвч хэсэг хугацааны дараа их хэмжээний сургалтын төлбөрийг төлж чадахгүй болсон учраас хийж чадах зүйл нь бол ерөөсөө түүнийг өрсөлдөх чадваргүй хүмүүсийн дунд оруулах. Элит сургуульд сурж исэн юм чинь жирийн сургууль сурахчаа. Тэхийн болвол одоо цаашид бол хүүхдүүдтэй өрсөлдөх боломжгүй. Яагаад гэвэл энгийн сургуулийн хүүхдүүдтэй шилдэг сургуулийн хүүхд орохоор мэдээж Роберт илүү байх болно гэж ойлгосон юм байна. Чадaltaй ухаантай бил винчинтэй айлын хүүхдүүдийн дунд орж нэг хинч биш байлгаж яснаас энгийн сургуульд явуулах юм бол бусдаас илүү чадамжаараа онцгойрч, бусдаас илүү нэр хүндтэй алдартай байж болно гэж ээж нь бодож илтээ. Гэхдээ бол Роберт бол байнга баян тансаг амьдралтай хүүхдүүдэд татаархдаг. Тэднэр шиг ансаг сайхан амьдралаар амьдрахыг хүсдэг байсан. Утсанчгүй тэр их сургуульд ганцхан семестр яваад л сургуулаасаа хөөгдөж ер нь бүтлгөө буруу зам руу хөтлөгдсөн. 1986 онд ажилгүй сургуульгүй тэрээр гэртээ буцаж харсан боловч нийгэмд ер нь өөрийн байр суурьтай болохын тулд Манхэттны залуу илүүтүүдтэй найзалж нөхөрлөж тэдний нөмөр нүүлэгт багтахыг хүсэж байлаа. Уг нь бол үнэхээр тэдэнтэй нийлхийг хүсэжсэн бол Роберт амьдралаа өөрчлөөд арай өөрөөр амьдрий гэж бодсон бол тэр үед бол маш их боломж байсан. Ээж нь бол түүнийг бяцхан Кеннеди гэж дууддаг байсан. Яагаад гэвэл Кеннеди шиг цэв цэнхэр нүдтэй, тэгш сайхан шүдтэй, эргүүл чирэг залуу байсан. Тийм болохоор түүний хувьд бол яаж амьдрах боломж байсан л да. Үгүй язч нэг сургууль төгсчихсөн бол захайн нэг компанид түүнийг офисын ажилтнаар авч болох байлаа. Тэгсэн бол заавал нэг алдар нэг гарч сүр бадруулдаг юм а гэхэд насаараа хог новш болохгүйгээр амьдрах маш олон боломжууд байсан. Гэвч тэр өөрийгөө сайн сайхан руу хөтөлж хүсэл мөрөөдөлтэй амьдрахын оронд буруу замаар алхаж эхэлсэн байна. Гадна төрхөөрөө Кеннедитэй адилхан харагддаг байсан ч тэрээр хар тамхи хэрэглэж огт хүүхнүүдтэй зугаацаж тэр үтэл хялбархан мөнгө олохын тулд хулгай хийдэг болж эхэлсэн. Ерөнхийдөө бол героиныхоо хэрэгцээнээс болж хулгай хийдэг болсон ч гэж бас хэлдэг юм байна. Роберт 1986 оны 6 дугаар сард Манхэттны зүүн хэсэгт байрлах оюутнуудын дунд нилээд алдартай голдуу баячууд алдартнуудын хүүхдүүд ордог Дёран гэдэг баарнд ордог байсан юм байна. Учир нь тэнд байгаа насанд хүрээгүй хүүхдүүд голдуу ээж аавынхаа карт мөнгийг нь хэрэгэлдэг байсан болохоор мөнгөнд гар татдаггүй. Өөрсдийнх нь мөнгө биш юм чи мөнгөнд нь гар татахгүй. Мөнгө төгрөгөө хулгаад алдсан ч гэсэн хойноос нь нэхэл дагал болдоггүй байсан нь бол маш их тааламжтай байж л те. Яагаад гэвэл тэр чинь өөр хулгайч юм чинь. Тэр өдөр Робертыг баарнд байж байхад нь Jennifer найзтайгаа тэр баарнд орж таарч. Jennifer-ийг сууж байхад царайлаг, нуруулаг залуу Роберт зогсож байсан нь бол түүний анхаарлыг татаад тэрээр найзтайгаа түүний тухай ярилцсан байна л да. Энэ одоо хэн гэдэг залуу юм ч гэдэг юм уу сонирхож асуусан байна. Гэхдээ Роберт бол Jennifer-ийг тухайн үед бол огтхон ч сонирхоогүй. Тэр бол өөрөө 14 настай Алекс гэдэг маш хөөрхөн охинтой иргэдэг байсан. Тийм болохоор зүгээр октод одоо миний тухай нэг иймэрхүү юм ярьж идэв штэ гэд тэр хоёрын яриаг сонссон юм байна л да. Тэгж бодсон байна. Тэгсэн чинь найз охин түүнд хэлсэн юм л дээ. Тэр чамтай ярилцахыг хүсэжсэн ч гэсэн тэр чадахгүй. Яагаад гэвэл тэр найз охинтойгоо явж байгаа гэж хэлсэн юм байна. Гэхдээ мэдээж яг хоо Чембер сурсан зангаар өнөрөө хар цайж исэн учраас Робертыг гадаа тамхилгаар гарахт нь Jennifer хойноос нь өөрөө гарч тэгэд тэр хоёр танилцжээ. Анхны уулзалтанд тэдний хин энд нь тааламжтай санагдсан учраас тэд хоёр дахь удаага уулзсан байна.
Хоёр дахь уулзалтан дээр тэд шөнийг хамт өнгөрөөсөн боловч бэлгийн харилцаанд ороогүй. Энэ нь бол Jennifer-т маш их таалагдсан. Гэвч үнэн чанартай бол Роберт урд нь зөндөө бэлгийн харилцаанд орчихсон. Нилээд туршлагатай учраас иймэрхүү романтик харилцааг үргэлжлүүлэх юм бол октын сэтгэлийг татаж өөрсдөө гүйж ирнэ гэдгийг мэддэг байсан учраас тийм зөв даруулагтай харагдгууц хандлага гаргасан юм байна. Ингээд тэд дараагийн уулзалтанд мэдээж бэлгийн харилцаанд орсон. Дараагийн удаан Jennifer түүнийг бааранд хайж очсон. Jennifer тэнд очихдоо Робертийн хажууд очиж нэлээд их бардан байсан нь бол ерөнхийдөө л одоо би ийм сайхан залуутай унтсан том шагнал гэж одоо өөрийнхөө байр суурийг харуулгууц нэлийн тийм сэхүүн маягтай байсан гэнэ л дээ. Роберттой унтснараа бол маш их бахархаж байсан. Тэр хоёрын унтаж хөвтдөг энэхүү харилцааг бол Робертийн найз Алекс мдэггүй гэж. Тэр хоёр нууцаар уулзаж байгаад хамгийн сүүлчийн удаад бол Jennifer найзуудаа дагуулад Манхэттны нөгөөх Dorian гэдэг бааранд цаагаараа бол мэдээж Роберттой уулзаж түүнтэй таарлах санаатай очсон. Гэтэл тэнд нь Роберт найз охин Алексийг бас дагуулад ирчихсэн байж таарчээ. Бааранд орохдоо Jennifer барменд төрөвчөө хадгалуулсан бөгөөд энэ нь сүүлд мөрдөн байцаалт нэлээд чухал баримт болсон юм байна. Бармен түүний төрөвчийг авахдаа дотор нь хэдэн доллар байгааг харуулж байгаад хүлээлгэж өгөх юм бол хадгалж өгч болох юм а гэж хэлэхэд бол тэрээр төрөвчөнд байсан $40 үзүүлээд ингээд бармент хадгалуулгаар өгчээ. За ингээд Робертийн хувьд нууц амраг найз хоёр нь хоёулаа нэг бааранд ороод ирчихсэн болохоор бантсандаа одоо хоёулантай нь холбоогүй юм шиг царилдаг. Холбоогүй юм шиг царайлаад хэдэн найз нартайгаа яриад сууж байтал Jennifer түүн рүү очиж мэдлэхэд тэр маш одоо тухгүй байдалд ороод түүнтэй ярилцах дургүй байгаа нь илт харагдсан. Яваад очиход нэлээд тааламжгүй байдалтай байгаад нэлээд үл тоосон янзтай байгаад нь бол Jennifer сэтгэл дундуур байгаад тэндээс ингээ холдчихдог. Ерөнхийдөө тэд ингээ тусдаа ууж идцгээгээд байжгаад нэг цаг орчмын дараа Робертийн найз Алекс согтсондоо түрүүнээс хойш тийм бандсан байдалтай байгаад исэн Роберт тэр очиод чи намайг одоо болзоонд ураагүй юм уу? Ийм болцоо гэж байдаг юм уу гэхчлэн ингээд муудалцаж эхлэх яг энэ үеэр нөгөө Jennifer чинь самбаачилж түүн дээр очиод чи бид хоёрын хийжсэн секс миний амьдралдаа үзсэн хамгийн сайхан секс байсан шүү гэдгийг би чамд хэлэх гэсэн юм гэж хэлсэн. Энэ яриаг сонссон Алекс зүнхээ уудлаад өөртөө байсан бэлгэвчийг Робертийн нүүрлүү шидчихэд баарыг орхин гарсан. Jennifer бас увайгүй юм хийж ин л да. Робертийг өөрийнхөө болгохын тулд эсвэл үүний үр дүнд одоо өөрийнх нь болдгоо маа гэхэд ямар ч байсан Алекс сална гэж бодсон баг. Октоодын дунд бол бас нэг иймэрхүү өрсөлдөөн ч гэдэг юм уу нэг сони юм байдаг шүү дээ. Тэр л юм шиг байна. Энэ байдлаас болоод сэтгэл санаа нэгүйтсэн Роберт бушуухан шиг кокен татвч тайвширмаар байсан тул зээлээр кокен аваад сорсон. Уурандаа нилээд өндөр тунгаар сорсон болохоор нилээн чих мансуурсан юм байж. Үүний дараа тэр Jennifer рүү очиод би чамтай секс хийхийг хүсэж байна. Хоёулаа эвлэрээ гэж хэлсэн. Ингээд удсанчгүй Jennifer охин найзуудтайгаа салах ясгээд тэр хоёр баарнаас гарсан байна. Тэд гадуур юм яриад алхаж байгаад Jennifer баарнд нэлээд их шингийн юм уусан болохоор бие засмаар санагдаад түүнийг Робертэд хэлэхэд Роберт ойролцоо байгаа цэцэрлэг түрээлэнд очиод бие засж байгаа гэж хэлсэн байна. Ингээд тэр хоёр хамтдаа цэцэрлэг түрээлэн рүү явсан. Би энэ хагас нүцгэн хөлн хүчндүүлсэн мэт дэлгэгдсэн байдалтай насварсан охиныг гаднаас нь харахад бол угаасаа шууд л хүчндүүлсэн гэж ойлгохоор байлаа. Нүүр ам хамар нь маш их олон цохиусны улмаас аюу их гэмтчихсэн. Биен дээр нь бас хөлний мөр байсныг үзвэл түүнийг одоо өшөглөж додсон гэдэг шинж тэмдэг байсан. Баруун гар нь хугарсан байсан. Хүчирхийлэгчийн эсрэг байдаг чадлаараа тэмцэж байгаад арга буюу хохирсон гэдгийг нь бол шууд хараад мэдэгдэхэр байж. Хэргийн газрын ойролцоо түүний төрөвч нь гутал нь ингээд ойрхон цовраад хөвтөжсэн. Роберт бол би түрүү хэлсэн штэ тэрнийг бетон дээр ингээд суугаад хараад л байсан гэж мөрдөгчд ирээд одоо энэ газрыг чөлөөлөө гэд хэвлийнхэн болон цугларсан хүмүүсийг тараахад бол тэрээр хамт яваад өгсөн юм байна. Тэгээд одоо гэртээ ирэнгүүтээ нам унтчихсан. Хэвлэл мэдээлэлээр Jennifer-ийн үхлийн талаар маш их мэдээ тархаад аваас нь ярилцлага авах гээд тэднэрт хөөрхөн амтан бараг гашуудах чөлөө олгохгүй байсан. Цагдаа нар бол мэдээ Jennifer-тэй хамгийн сүүлд байсан найзуудаас нь мэдээлэл авч түүнийг урд шөнө Роберт Чемберстэй хамт явсныг мэддэг. Ингээд Робертийн гэрт очиход нүүрэн дээрээ урж маажуулсан шин шархтай хаалга тайлж өгсөн. Цагдаа нар бол түүнийг нүүрэн дээр ийм том шархтай байна гэж төсөөлөж байсан юм байна л да. Нүүрөө яатсан бэ гэд асуусан чинь мууранд маажуулсан гэж хэлсэн боловч муурны умсаар маажсан хүний умсаар маажсан хоёр ч мэдээж ялгаатай шүү дээ. Тэрийг ч гэсэн цагдаа нар хараа шууд мэдлгүй яхав дээ. Тэгээд түүнийг цагдаа дээр авчирч байцаалт авахд тэр бол ямар ч тийм айж сандарсан шинжгүй маш тайван байсан. Байцаалтанд бол би одоо ямар ч буруугүй бит хоёр уулзсан гэхдээ бол баарнаас хамт гараагүй гэж хэлсэн байна.
Ингээд цагдаа нар өдөржингөө байн өөр асуулт асуух ч юм уу эсвэл нэг асуултаа дахин асуух гэх мэтэр нилээд одоо залхаах байдалтай асуугаад байсан чинь нөгөөтг чинь сүүлдээ оройхон эрд бол янз бүрийн хувилбараар сонин хариулт өгөөд эхэлсэн. Ингээд одоо янз бүрийн хариулт өгөөд эхлэнгүүт нь цагдаа нар бол за энэ бол Jennifer-ыг алсан байна гэдэгт нь бол улам итгэлтэй болсон юм байна л да. Ингэж одоо бөө юм болж байгаа тэгээд нэг марэ хийж хэрэгэ хүлээсэн боловч Jennifer надтай хамт маш тачаангуй секс хийхийг хүссэн. Jennifer бол миний өмд цамцыг урж тасдах шахам тайлж эхлэхэд нь би түүнийг болиулах гэж оролдсон боловч юусоо дийлдэхгүй байсан. Шууд л миний бэлэг эрхтний хөвчрөлийн шахаж хөмсгийг мань базаж гарсан. Тэр байдлыг гартаа авчихсан надад дийлдэхгүй байсан учраас энэ надад маш хэцүү байсан. Тиймээс одоо би Jennifer-ийн тэрхүү гаж хүслийг хангахын тулд би түүнтэй маш ширүүн садист гэмээр үйлдэлтэй секс хийх үеэр тэр намайг дараад хоолойг минь боогод байсан учраас түүнийг түлхэхэд мод мөргөж унаад насварсан гэж мэдүүлсэн байна. Нэгэнт одоо амийг хайрлахгүй алжсан бол алсан хойноо ядаж тэр хүнд нэг жоохон инэрэнгүү хандаад өчүүхэн ч гэсэн нэр төрөнд бодох хэрэгтэй байхгүй юу? Гэтэл бол зөвхөн өөрийнхөө нэрийг яаж бүтэн авч гарах вэ? Өөрийгөө яаж ялгүй эсвэл ял багтаа эндээс салах уу гэдэг дээр л Роберт төвлөрч байсан байна. Инхээр бол Роберт бол маш хүйтэн сэтгэлтэй арчаагүй хандлагатай хүн байсан. Амийг нь хохироочсон бол ядаж нэрэн цэвэр өгөхтэй гэж бодож болно шүү дээ. Би бол өөрийнхөө хүслээр секс хийгээгүй. Түүний таллаар л хийсэн. Ер нь бол тэр намайг одоо галзуу секс дуруу татсан. Гэх мэтчлэнгээр бол мэдүүлгүүдийг өгч ирсэн байна. Гэтэл мөрдөн байцаалтын үед Jennifer-ийн хувьд буруутай байж болох үс нэг алдаа гарч ирсэн юм байна л да. Тэр нь юу вэ гэхлээр зэрэг Робертыг Jennifer цэцэрлэгт хүрээлэн рүү чирсэн байсан. Уг нь бол үнэн хэрэгтээ энэ секст гэж чирээгүй шүү дээ. Нөгөө эмэгтэй чинь давсаг нь хагарах гэдээсэн болохоор ушуухан дээшээ очиж бие засахыг хүссэндээ л хурдан явахыг шавдуулсан юм шиг байна. Гэтэл тухайн үед бол нөгөө хэргийн мөрдөлт нь бүрэн дуусаагүй байсан болохоор цагдаа нар энийг ойлгоогүй байсан юм шиг байгаа. Ер нь бол эмэгтэй хүн эрэгтэй хүнийг чирээл цэцэрлэгт хүрээлэнд авчиж хүчинд нь ихээр бараг үнэмшил хэцүү зүйл үстэй. Роберт хичнээн харт амх хэрэгэлсэн ч гэсэн эмэгтэй хүнд чирүүлж очоод шавилхан биетэй эмэгтэй хүнд хүчндүүлээд байхаар би бэлтэртэй хүн биш шүү дээ. Хэрвээ үнэхээр одоо Jennifer хүчинцсэн бол Робертийн биеийг хөрөхгүй яагаад Jennifer-ийн биеийг хөөх хэрэг болоод тэгээд гар нь уурчихсан. Тэгээ үнэхээр одоо санамсаргүй юм болсон бол тэр доор нь одоо арга хэмжээ аваад түргэн дуудаад цагдаа дүннээ хэлээд дуудсан ч болно шүү дээ. Ингээд Роберт Чемберсийг хүн амны хэрэгт буруутган баривчилсан. Гэтэл хэвлийнхэн шууд л Робертийн хэлснээр тэднийг секс хийж байгаад нэгнийгээ өхөл төргсөн хосууд гэж ойлгоод нөгөө талаас нь сонин сэтгүүлийнхаа борлуулалтыг өндөр болгохын хөөрхийн насварсан охины нэр төрийг бол өчүүхэн ч бодохгүй. Талигаачид бол маш хүндэтгэлгүй хандаад цагдаагийн газраас үнэн мөнийг олохыг эцэслэн одоо хүлээхгүйгээр шууд гудамжны бохир сексээс болж өхөл төрөв. Хэтрүүлэгттэй сексийн балаг, секс тоглоомын хохирогч 18 настай охин гих мэтэр маш хачин содон гарчигтай янз бүрийн мэдээнүүдээр зурагт телевизээр сонин хэвлэлээр чөлөө зайгүй сэвж гарсан. Энэ байдлаас олоод талигаачийн аав ээж, эмээ өвөөнж бас дагаад сэтгэлээр унаад иймэрхүү муу мухай сэдвүүд одоо сонин хэвлэлээр маш их гарч исэн учраас хөөрхий талигаач Jennifer-ыг бол сексийн домтой гудамжны бохир охин байсан мэтэр одоо ойлголт бол гадуур маш их тархаж байлаа. Баарнд Роберт тэр очиж хэлсэн үг нөгөө чамтай хийсэн секс сайхан секс байсан гэж найз охиных нь хажууд хэлсэн шүү дээ. Тэр үг Дориан Барлуу Jennifer чинь Робертыг олж уулзах гэж тэнд очив шүү дээ. Гэх мэтчлэн үйлдэлүүд нь олон нийтийг Робертыг жигших хандлагыг нь бол зөөлрүүлж ирсэн. Нэгэсэндээ Робертыг жигшихээсээ илүү охиныг буруутгаж эхэлсэн байна. Гэтэ үүнийг паркад алсан Робертыг хүмүүс жигших ёстой байсан ч гэсэн харин эсрэгээрээ талигач өөрөө хойноос нь гүйж очиод өөрөө хүчиндэж тэгээ секс хийгээд өөрийнхөө тэр хязгааргүй дур хүслээсээ болоод өвчгсөн гэсэн тийм шал өөр түүх болоо явчихж байгаа байхгүй юу? Тухайн үед үүнийх нь эсрэг Jennifer-ийн нэр төр амь насны охирлын шудраг ус байдлын төлөө жагсаал цуглаануудыг хийжсэн боловч төдийл нэх газар аваагүй мэн. Учир нь бол нийгэм олон нийтийн дунд Jennifer-ийн тухай муу мухай ойлголтууд хэтэрхий их түгээмэл болчихсон байсан учраас. Ингээд мөрдөн байцаа хууль ажиллагаа маш их сунжирч хүмүүсийн дунд энэ хэрэг бараг мартагдах шахаад байсан 1988 оны 1-р сард Робертийн шүүх хурал эхэлсэн байна. Роберт бол шүүх хуралдаа Манхэттенда нэлээд
нөлөө бүхий чадварлаг өмгөөлөгчийг өсөлж авсан. Гэтэл хамгийн муухай нь яг энэ шүүх хурал болохын өмнөх нь хэвлэлүүдээр Jennifer охин бол секс өдрийн тэмдэглэл хөтэлдэг байсан. Ер нь тэгээд тэр олон хизээч дотор хувцас өмсдөг байгаагүй. Гих зэрэг цуурхлуудыг бол хэвлэлүүдээр тарааж эхэлсэн байгаа. Одоо хүнийг бол нэрээ үнэн амар өвсөж байгаа байхгүй юу? Энэ нь бол ямар ч уул үндэсгүй байсан бөгөөд Робертийн өмгөөллийн багийнхны хийсэн одоо Jennifer-ыг олон нийтэд завхаа садар юм байсан гэх мэтээр ойлгуулж сэвэх нь бол Робертийн өмгөөллийн багийнхны хийсэн тэдэнд ашигтай байрлал болох байсан учраас тэр л дээ. Яг гэхээр нөгөө тангарагтны шүүгчд олон нийтийн талд ордог юм байна. Гэтэл нөгөө олон нийт чинь хөөрхий охиныг завхаа явдалтай байсан гэж ойлголттой болчихлоороо зэрэг эсэргээрээ одоо шүүгдэгчд маш их ашигтай ял завших өндөр магадлалтай болчихж байгаа юм л да. Ингэж л одоо Робертийн өмгөөллийн багийнхан тангарагтны шүүхийг өөрсөд рүүгээ ашигтайгаар эргүүлэхийг зорж байсан. За ингээд шүүх хурал болсон чинь Роберт бол асуулт болгонд найрсаг хариулаад маш хилдэг байсан. Төрөлхийн царайлаг, спортлог биетэй, дээрээс нь илдэг найрсаг, зан гаргаал. Тэгээд ер нь Роберт бол маш их тийм гинэн хүүхдийн шиг тийм эмзэг нүдтэй хүн юм байна л да. Тэди баавга шиг гинэн цайлган дүрээр нь хараад л шүүгчдийн зарим нь бараг түүнийг хайрлаж исэн гэж хэлэхэд болно гинэ. Одоо нэгсэндээ өрөвдөж хэлсэн байна. Ийм гинэн цайлган одоо ийм сайхан ааштай хүүхэд одоо юу ч юм хийх вдэж гэдэг юм уу? Эсвэл одоо хүний амьд санамсаргүй хүрчихсэн одоо энэ залууд дахиад нэг боломж өгөх юмсан, цаашид амьдрахад нь туслах юмсан гэсэн тийм одоо шүүгчдийн хандлагууд гарч ирж исэн гин. Шүүх хуралдаан бол нэлээд удаа үргэлжилсэн. Түүнийг одоо хэвлэлүүд хүртэл тэдэ баавга шиг гэж бараг өхөөртг нь холгүй бичижсэн гинэ. Дээрээс нь бол Роберт шүүх хуралдааны үеэр гэр бүлийнхнээсээ болон Америкийн ард түмнээс уучлалт гуйж би хизээч ийм зүйл хий гэж бодоогүй. Энэ бүхэн бол дэндүү санамсаргүй зүйл байлаа гэх мэтээр ярьж гисэн гинэ. Ингээд тангарагтны шүүхийн бүрэлдэхүүний 9 хүн 9 хоногийн турш хуралдаж байсан ч 10-аас 15 жилийн хооронд ял өгөхөөр товолсон. Ялыг нь өгөхгүй гацчихад байсан. Зарим нь бүр 3-аас 9 жилийн ял авах болцоотойч гэцгээж байсан юм. Шүүх хурлын хэлэлцүүлэг явагдаж байх үеэр Робертийн нэг бичлэг цацагдсан. Бичлэг нь ямар бичлэг байсан бэ гэхээр Роберт шүүх хурал эхлэхээс 1 сарын өмнө гэртээ хийсэн нэг үйлчлэг дээр согтуу бичлэг хийсэн. Роберт ийм нэг хүүхэлдээ харуулад хүүхэлдээнийхээ толгойг ингэж гараараа нуугдараад би түүнийг ингээл алдсан гэд инээж байгаа тийм бичлэг гарч ирсэн. Назар ингэж гарч ирсний хүчинд тэрээр одоо давж заалдах ямар ч ирэхгүйгээр 15 жилийн ял авсан юм байна. Jennifer-ийн эцэг эх хоёр нь охиныхоо алуурчинд цаазын ял өгүүлэхээр одоо шүүхэд нэхэмжил гаргаж ирсэн юм байна. Роберт Chambers-ийн гэр бүлээс Талигачин гэр бүлд $25,000 өгөх гэсэн боловч тэд нар бол аваагүй. Ингээд одоо Роберт Chambers Нью-Йоркийн хамгийн өндөр хамгаалттай Космток гэдэг шоронд ял идэх хугацаанд өрөөндөө нууцаар героин хэрэгэлсэн, харгалзагчийн биед халдсан гих мэт олон зөрчлүүд гаргаснасаа болоод 15 жилийнхээ бараг 5 жилийнх нь ялыг ганцаарчлан хоригдсон гинэ. 1988 оноос хоригдсон Роберт Chambers 2003 оны 2 дугаар сарын 14-ний өдөр албан ёсоор суллагдсан. Эвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа мөн энэ бол санаатаа аллаа биш байсан, зүгээр нэг осол байсан гэж ярьсаар л байсан. 2007 онд Роберт хагас пүнт кокаин зарж аваад цагдаа нарт баригдаад ингэж шалгагдаж явсаар хагаад 2008 онд хар тамхины хэрэгээрээ 19 жилийн ял авсан. Энэ ял нь бол Jennifer Levy-нийг хөнөөснөөс ч урт ял авсан. Давтан хэрэг гэдэг үүднээс 19 жил авсан ч гэж болох юм. Үүний одоо хамгийн эрт суллагдах боломжтой хугацаа нь бол 2024 оны 1 сарын 25 юм байна. Jennifer Levy-ний аллага нь хуульчдын дунд маш их маргааныг дагуулдаг боловч хамгийн боломжтой хувилбарыг одоо би та нарт ярьж өгье. Jennifer Роберт хоёр баарнаас гарч ирээд явж байгаад охины шээс нь хүрээд хариуг давсаг нь хагарчих гээд байсан тул нөгөө мансуурсан Робертыг чирх шахам авч явсаар цэцэрлэг төрөл нөгөө орсон байгаа. Бут руу орж бие засахдаа цүнхээ гадна талынхаа цамцыг Робертод бариулчаад модны ард очиод бие засчаад ирсэн. Түүний цүнхийг бариад зогсчихсон Роберт бол яасан бэ гэхэлэр нөгөө угаасаа тэр чинь хулгайч штэ. Хулгайч зан нь хөдлөөд цүнхийн ухаад төрөвчнээс нь мөнгөний яг аваад ингээд зогсчихсэн чинь Jennifer бие засчаад хүрээд ирсэн. Шууд ингээд харчдаг. Нөгөө төрөвчний ухаад зогсож байхлаар зэрэг хүү чи одоо юу хийж байгаа юм бэ? Миний цүнхийг өг алуу. Чи надаас одоо ингээд хулгай хийж байгаа юм уу гэсэн чинь нөгөө ч юм бол юу яриад байгаа би хулгай хийгээгүй гэсэн чинь
Юу яриад байгаа юм бэ? Чи одоо улаан цагаан хулгай хийжтэй. Гэх мэтчлэнгээр л одоо тэр хоёр ингээд маргалдаж хэлсэн. Тэгээ Роберт бол мэдээж одоо ичид зовно штэ. Тэр чи хулгай хийж байгаа баригдаж байгаа хүн чинь. Хэрэлтгүйгээр уур нь хүрээд Jennifer-ыг алгадаад авахд тэр бол аргашаа савж унсан. Бүсгөө босож ирээд чи миний төрөвчийг өг. Би одоо зүгээр төрөвчөө аваад явчих. Чи зүгээр миний төрөвчийг өгчих гэсэн чинь чи хайчж байгаа юм гэж асуусан байна. Би Дорен руу явлаа. Бааранд тэртээ дэргүү танаа найзууд чинь байгаа. Би чамайг найзуудад чинь хэлнэ. Чамайг хулгай хийж эмэгтэй хүн зодсны чи хэлнэ гэд. Мансуурчсан байсан Роберт чинь түүнийг зодож эхэлсэн. Роберт өөрийг нь зодоход Jennifer мэдээж зүгээр байж байгаа зодуулахгүй штэ. Нүур амын самардаад, доромжлоод мэдээж улам уурыг хүргээд түүний өмсөж явсан цуваар нүрийг бүтээгээд алчсан байгаа. Ингэж алсан хойно ч гэсэн Робертод бол боломж байсан штэ. Ямар боломж байсан гэхээр амар их муудалцаж хэрэлдэж байгаад би одоо ингээ уурандаа алчлаа гэсэн бол одоо ялан хамаагүй хөнгөн тэр дороо цагдаа дуудаад ингэсэн болвол тэр эмэгтэй нэр төрийг ч гэсэн шавхаа тутгаж одоо эвгүй байдал руу түлхэхгүй байсан. Ингэж ухаалаг алхам хийхийнхээ оронд бүсгүйн цогцсыг чирээд модны дэргэд аваачаад хүчндүүлсэн мэт харагдуулахын тулд юпгийн сүхэж цамцыг нь толгойроо шууж бас эмэг болон үн тэдлийн тэр чи авцсан байгаамаа. Ингэснийхээ дараа одоо 6 цагт тэр эмэгтэй ирээд цагдаа дуудаад хэвлэл мэдээллийнхэн эртэл одоо 8 9 цаг хүртэл тэрийг хараад сууж байна гэхээр энэ бол жинхэнэ одоо sociopath, psychopath хүний үйлдэл болж байгаа. Хоёулаа уурлаж Jennifer одоо ганцаараа байж иж иргэд нь одоо ямар ч өгөрийг нь хамгаалах хүн байхгүй байхад чамааг очиж хэлнэ гэж хэлсэн нь бол ичсэн ууралсан хүнийг бол бүр их хурцлсан байна. Согтуу тэгээ мансуурчсан хүнийг бол иймэрхүү зам байдлаар дийлнэ гэдэг бол хизээж байж болохгүй. Алуурчныг бол би өмөрч байгаа юм биш л дээ. Гэтэ одоо монголчуудын ярьдгаар нөгөө овоо босгоог бол шаазгаа хаанаас суух вэ гэдэг үг биш дээ. Jennifer одоо яах гэж тэр найз охиных нь хажууд очиж бит хоёр унтсан гэж хэлж байгаа. Өрөөдцөн. Үнэхээр л Jennifer тэр найз охиноос нь давсан хөөрхөн охин байсан бол тэр залуу юу гэж тэрүүнтэй нууцаар уулзах юм. Шууд л нөгөө охиноосоо салаад Jennifer руу явна шүү дээ. Гэтэл одоо тэр хосуудыг салгах гэсэн хар хорон үйлдэл нь бол өөрийг нь одоо муу юм руу түлхэж байгаа хэрэг байхгүй юу? Мэдээж одоо найз охиныхоо хажууд эвгүй байдалд орсон эр хүн чинь бас уур хонз нь хөдөлсөн байгаа. Энэ уур хонз нь бол дараачийн энэ муухай алхмуудыг хийхэд нь бол бас их нэрмээс болж өгсөн гэж би бодсон. Jennifer бол ингэж бодсон юм шиг байгаа. Энэ одоо ичиж айснаасаа болоод одоо миний гараас гарч чадахгүй гэж тооцоолсон байж магадгүй л дээ. Найзууд нь очиод хэлчин ихээр энэ одоо ичиж айснаасаа болоод миний гараас гарч чадахгүй одоо энэ залуу минийх болно ч гэж бодсон байж болох юм. Би энэ дээр та нарт бас нэг өөртөө тохиолдсон нэг явдлаа яриа. 99 онд манайх 2 давхарт байсан байхгүй юу? Нэг шөнө унтчихсэн чи юм түжигнээд байна. Би эгчтэйгээ хамт жижиг өрөөнд унтчихсэн. Тэгээ босож ирээд коридорынхаа гэрлийг хасаагаад харсан чи нэг залуу манай ингээд том өрөөний үүдэнд ингээд зурагтын маань тавьсан хевсээ маань хороогоод скотчтой зогсож байсан. Тэгээ тэр скотчных нь дуугаар бэрс хэрсэн байл л дээ. Тэгээ би гайхаад тэр ч гайхаад ингээ хоёр өдөөсөө хараад ингээ таг болоо зогсцсон. Тэгэнгүүтээ би чи энд юу хийж байгаа? Гараач гэж хэлээд шууд хаалгаа онгоолгосон чи тэр гараа явцсан. Тэгсэн чи уул нь бол балконы шил хаглаад орж ирсэн билээ. Тэгээ би тэр балконы шилэнд нь болохоор сэрээгүй мөртлөө скотчныхон чимээс олоос ирсэн байхгүй. Тэгээ маргааш нь манай гэрийнхэн чиний таньдаг хүн юм уу гэдэгсэн. Юу гэж миний таньдаг хүн баг те. Худлаа яриад тэгээ танихгүй хүнийг чи тэгээд одоо ингээд чи юу хийж явж байгаа гараач гээ гаргач тийм үү. Хүмүүс итгээгүй штэ. Надаа. Гэхдээ би одоо тэгэл тухайн үед чи ингээд хашгирч гооглаа цагдаа магдаа дуудаад ингэсэн бол тэр чин шууд баригдахаас айгаад бит хоёрыг хоёуланг нь алчуул яах юм. Хоёр эмэгтэй хүн байж байгаа юм чинь. Би тэрэн дээр бол өөрийнхөө амийг аварсан л гэж бодсон штэ. Одоо ч гэсэн тэгж л боддتي. Ер нь бол тэгээд нэг тулсан үед бол ухаан гаргах хэрэггүй гэж би боддتي. Ер нь зүүн совиндоо л найдах хэрэгтэй. Тухайн үед бол би тухайн хүнийг яаж бушуухан ингээд гэрээсээ гаргах вэ гэж бодсон. Тэгээ бас одоо залуу байсан болохоор нойроо харамсан ч юм уу. Шууд л тэгээ гаргаа явуулсан. Миний хувьд бол юмаач алдаагүй, амиач алдаагүй сайн л үйлдэл гэж бодоод байгаа шүү. Миний зүгээс өгч байгаа тайлбар маань жоохон инээдтэй болсон байж магадгүй шүү уучлаарай. Тэгтээ одоо яхав тийм л юм болсон. Та нар маань тэгээд найз нөхдүүдтэй цааш нь дамжуулж шеэрлж өгөөрэй миний нэвтрүүлгийг. За ингээд туглан сонссон та нартаа баярлалаа. Баяртай.